Бидний ихэнх нь амьдралыг энгийн, ойлгомжтой гэж боддог. Бид энэ хорвоо төрөөд өөрийн гэсэн нэртэй болж гэр бүлийн нэг хэсэг болдог. Гэтэл зарим хүмүүсийн хувьд нэр авч амжаагүй байхад амьдралд нь үн тогтоочдог. Өөрийн амьдрал оршихуйг бараа бүтээгдэхүүн мэт үнэлэгдэж байна гэж та төсөөлөд үзтээ. Энэ трейлер кинонд гардаг үйл явдал шиг санагдаж болох ч өнгөрсөн жилийн 3 дугаар сарын 1-нд Өмнөд Солонгосын Тэв хотод бодит байдал болон өрнөсөн юм. Энэ түүхт 30 орчим настай жирэмсэн эмэгтэйг их сургуулийн эмнэлэг рүү яаралтай хүргэж байгаагаар эхэлнэ. Эмнэлгийн ажилтнууд эмэгтэйг яаралтай төрөх тасаг руу хүргэж байна. Хийсвэр хагалгаагаар хүү мэндэлж түүнийг няраа эрчим тэмцэлгээний тасагт шилжүүлнэ. Харин ихийг нь хагалгааны дараа нөхөн сэргээх тасагт үлдээв. Бүх зүйл ердийн эмнэлгийн үйл явц мэт өрнөж байгаач энэ бол аимшигт түүхийн эхлэл төдий. 6 өдрийн дараа их болох хатагтай Пак эмнэлгээс гарчээ. Гэвч түүний хүүхэд эрчим тэмцэлгээний тасагт үлдсэн байв. Ээж хүний хувьд тэрээр санаа зовж дүгшиж байсан ч өөрийн эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ ярахаас өөр аргагүй болжээ. 7 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 13-нд тэр иргэн ирж хүүхдээ гэртээ авч явна гэж мэдэгдэв. Гэвч эндээс л бүх зүйл хачирхалтай болж эхэлсэн юм. Эмнэлгийн ажилтнууд нэг зүйл анзаарав. Хатагтай Пак ямар нэг байдлаар хүүхдээ төрүүлсэн ихээс өөр харагдаж байлаа. Нэг ажилтан дараа нь дурсахдаа төрхийн өмнөх эмэгтэй болон эргэж ирсэн эмэгтэйн биеийн калибр төрх байдал нь эрс өөр байсан гэж хэлжээ. Гэхдээ энэ нь зөвхөн гаднах төрхөөрөө биш, илүү гүн гүнзгий зүйлээрээ өөр байлаа. Эмч хүртэл ямар нэг зүйл тохирохгүй байгааг мэдэрч эмч түүнээс "Та үнэхээр хүүхдийн их мөн үү?" гэж асуув. Тэр эмэгтэй огтхон ч эргэлдсэнгүй. Өөрийгөө хүүхдээ их гэж батлан хэлсэн ч энд л бүх зүйл бүрч илүү хачирхалтай болсон юм. Эмч магадгүй ядарсан ч гэсэн анхааралтай байж энгийн боловч хурц асуулт тавьсан. Тэгвэл би хэн бэ? Эмэгтэй хариулж чадсангүй. Тэр дороо илчлэгдэж юу хийхээ мэдэхгүй зогсож байлаа. Эмнэлгийн ажилтнууд түүнээс лавлаж асуухад тэр эцэст нь бууж өгч "Үнэн дээр би түүний эгчим" гэж сандарсан байдалтай хэлв. Тэрээр биеийн муу байгаа тухай гомдлон толгоо өвдөж цээж нь хатгаж байна гэд яравчлан эмнэлгээс гарч одсон байв. Их болж жүжиг тавьсан хатагтай Пакийн түүхийг шалгах үед тэрээр бэлэн байсан мэт өөр нэг түүх ярьсан байв. Түүний хэлснээр тэр зүгээр л найзтай тусалсан аж. Жинхэнэ их нь эрүүл мэндийн даатгалгүй байсан тул яаралтай тусламж авах шаардлагатай байсан гэж тайлбарлажээ. Энэ нь эхэндээ бараг баатарлаг үйлдэл шиг санагдаж болох ч үнэн хэрэгтээ тийм биш. Хатагтай Пак сайн санааны үүднээс өөрийн нэрийг эмнэлгийн бүртгэлд ашиглуулсан гэж мэдгдсэн байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг тус биш байсан. Тэрээр нөхрийнхээ хамт хүүхдийн төрсний гэрчлэгийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж хүүхдийн албан ёсоор өөрсдийн болгосон байв. Гэвч үүний ард юу нуугдаж байсан бэ? Үнэхээр сайн санааны үүднээс хийсэн зүйлөө. Цагдаагийнх нь илүү наривчлсан асуултууд тавихад хатагтай Пакийн хариултууд эргэлзээтэй болж эхэлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлж тэдний олж мэдсэн зүйл хинч төсөөлөөгүй аимшигт үнэн байлаа. Захим нотлох баримтууд илүү ноцтой зүйлийг илчилсэн байна. 2020 оны 9-р сараас өнгөрсөн оны 3 дугаар сар хүртэл буюу бараг 3 жилийн турш хатагтай Пак шинээр төрсэн нялх хүүхдүүдийг худалдан авч тусламж үзүүлсэн нэр дор 4 хүүхдийг хууль бусаар дамжуулсан байв. Тэдгээр хүүхдүүд жинхэнэ гэр бүлээсээ салж өөр нэр, өөр амьдралаар үрчлэгдсэн байдаг. Хамгийн аимшигтай нь тэр 5 дахь хүүхдийг худалдаж авахар зэхэж байсан ч түүний төлөвлөгөө энэ удаа бүтлгүүцжээ. Эмнэлэгт болсон нэг с 'жигтэй үйл явдал томоохон хүүхэд наймаалах сүлжээг илрүүлэх үндэс болсон юм. Хүүхдүүдийг мөнгөөр үнэлэн нэг хүүхдийг 13 сая вон буюу $10,000 орчим үнэлэн наймаалдаг байсан нь батлагдсан юм. Гэхдээ энэ нь зүгээр л хүүхэд худалдаж авах биш байв. Тэд зөвхөн мөнгө өгөх төдий бус тусламжийн нэрийн дор ээжүүдийг урууддаг байжээ. Хатагтай Пак энэ бүхний цөмд зориуд амьдралд хүнд байдалд орсон хүүхдэд тэжээх чадваргүй эмэгтэйчүүдийг онилсан байна. Бэрхшээлтэй байгаа эмэгтэйчүүдийг олж тусламж нэрээр хүүхдийг нь бүртгүүлж тэдгээрийг өрчлүүлэх нэрийн дор хуурамч үйл ажиллагаа явуулдаг байсан. Хатагтай Пак ганцаараа байгаагүй. Түүний хамтрагчид ч мөн үйл ажиллагаанд нь оролцож байсан. Түүний нэг хамтрагч болох 30 гаруй насны эмэгтэй буюу хатагтай А мөн баримтлагдаж буруутгагдсан байна. Энэ нь нэг хүний хийсэн зүйл биш, харин томоохон сүлжээ болох нь батлагдсан. Гэвч хатагтай Пакийн хуурамч үйлдэлүүд зөвхөн Өмнөд Солонгост зогсоогүй. Тэрээр өөрийн төлөвлөгөөг хилийн чандад мөн хэрэгжүүлсэн байжээ.
Канадын хосууд хүүхэд үрчлэн авах хүсэлтэд интернетэд нийтлэхэд тэрээр өөрийгөө хүүхэд өсгөж чадахгүй байгаа ганц би их гэж дүрсгэн тэдэнд хандсан. Хүүхэдтэй болохыг хүсэж байсан өөр нэг эмэгтэйг олж хүүхдийг өөрийн нэрээр бүртгүүлээд уг хосуудад дамжуулан өгчээ. Хууль ёсны өөрчлөлтийн процессоос зайлсхийхийн тулд хатагтай Пак өөрийгөө уг хосын нөхөртэй хайр дурлалын харилцаатай байсан мэтэр жүжиглэж хүүхдийг нь жинхэнэ эцэг нь болгон бүртгүүлсэн байна. Ингэснээр хүүхдийг албан ёсоор хосуудад өгч хууль ёсны эцэг их болгон бүртгүүлжээ. Тэрээр энэ 8-аас 7 сая вон буюу $5,300 төрсний дараах асаргааны төлбөр нэрээр авсан байна. Хатагтай Пак энэ аргачлалаа 4 өөр хүүхдэд давтан хэрэглэж нийтдээ 15 сая орчим вон буюу $13,300 эмнэлгийн болон амьдрах зарлын нэрээр авч байжээ. Гэвч тэр үнийг хууль бус 8 гэж үздэггүй байсан. Тэр өөрийгөө сайн санааны үүднээс нийгэмд хэрэгтэй зүйл хийж байна гэж боддог байв. Тэрээр хэрв тэр ээжүүдэд туслаагүй бол тэдгээр хүүхдүүд илүү эрсдэлд орох байсан гэж үзэж байжээ. Гэвч энэ нь үнэхээр түүний хэлснээр сайн санааны үйлдэл байсан уу? Эсвэл өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалсан хууль бус үйлдэл байсан уу? Та нэг бодоод үзээрэй. Түүний 8-ны үйл ажиллагаа сайн санааны үйлдэл байсан гэдгийг батлах боломжгүй. Хэрвээ энэ үнэхээр тийм байсан бол тэр өөр нэг чихүүц сүргэн нууцыг яагаад нуусан байх билээ? Хожим нэгэн текст мессежил болж түүний текст ихийн тухай илчилсэн юм. 2012 оны 3 дугаар сард одоогийн нөхөртөөгөө гэрлээгүй байхдаа хатагтай Пак интернетээр танилцсан хүүхэдтэй болох боломжгүй хосуудтай гэрээ хийжээ. Тэрээр 55 сая вон буюу ойролцоогоор $41,500 хөлсөөр тэдний төлөө текст их болохоор тохиролцсон байна. Хатагтай Пак жирэмсний болон хүүхдийн төрөх үеэр уг хосын мэдээллийг ашигласан бөгөөд ингэснээр хосууд хууль эрх зүйн хүндрэлгүйгээр хүүхдийг өөрсдийн нэрээр бүртгүүлэх боломжтой болжээ. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр хууль зүйн цорхойг ашиглан хууль бус текст ихийн болон хүүхэд наймаалах сүлжээг хөгжүүлсэн. Энэ нь хүүхдүүдийн хувьд жинхэнэ эмгэнэл байлаа. Хүүхдүүд жинхэнэ эцэг эхтэйгээ амьдрах эрхээсээ салж гэр бүл хайр халамжтай өсөх боломжоо алдаж байв. Нэгэн мэрэгчлэн хэлэхдээ тэдгээр хүүхдүүд ямар ч гэмтэл авсангүй, тиймээс хохирол учраагүй гэж хэлэх нь хүүхдүүдийн эрх оршихуйн үн цэнийг ортос мартаж байна гэжээ. Энэ бол ээжүүдийн амьдрал, мөнгөний асуудал биш, харин хүүхдүүдийн хулгайлагдсан ирээдүйн тухай асуудал юм. Гадаад талаасаа хатагтай Пак өөрийгөө ядарч зовсон эхчүүдэд тусалж, нялх хүүхдүүдэд илүү сайн амьдрал бэлгэлдэг аврагчин дүрээр харагдаж байв. Хатагтай Пак өөрийгөө баатар гэж үзэж байсан байж болох ч түүний үйлдэл хувийн ашиг сонирхолд чиглэсэн. Тэрээр үнэхээр аврагчин үүргээ итгэж гүйцэтгэж байсан уу? Эсвэл гэмт үйлдэлээ халахлах хэрэгсэл болгосноо гэдэг хамгийн чухал асуулт юм. Солонгосын SBS телевизийн хариултгүй асуултууд мөртөн байцаалтын нэвтрүүлэг энэ бүхний цаана илүү өргөн хүрээг хамарсан хүүхэд наймаалдаг хар зах зээл байгааг илрүүлсэн юм. Нэвтрүүлгийн баг өөрсдөө санхүүгийн хүнд байдалд байгаа ганц бие жирэмсэх мэтэр жүжиглэхэд тэдэнд хүүхэд үрчилж авах сонирхолтой олон хүн хандаж эхэлсэн байна. Тэдгээрийн дунд жирэмсэн болон үрчлэлийн хууль зүйн үйл явцын талаар хэтэрхий их мэдлэгтэй 20 гаруй хүн настай их сургуулийн оюутан мэтээр өөрийгөө танилцуулсан нэгэн залуу байсан. Анхандаа тэрээр хууль ёсны үрчлэлтийн талаар ярьж байсан ч илүү их лавшруулж асуухад тэрээр хууль бус хувилбаруудыг дурдсан юм. Тэр олон нууц кодчилсан чагсаалтыг үзүүлж хүүхдүүдийн хүйс төрсөн өдөр байршлыг агуулсан мэдээлэл харуулсан нь илүү том сүлжээний нэг хэсэг гэдгийг илтгэж байлаа. Тэр дундаа нэвтрүүлгийн багийн жирэмсэн дүр эсгсэн эмэгтэй гидсийг тэмтэрч жирэмсэн эсгийг шалгахыг хүснэ нь түүнийг улам сэжигтэй болгосон юм. Тэрээр нэвтрүүлгийн багтаа уулзахдаа хууль бус үйлдэл хийгээгүй гэж баталсан ч түүний өгсөн нууц чагсаалтууд нь түүнийг томоохон хууль бус сүлжээний гишүүн байж магадгүйг харуулсан. Ийм төрлийн гэмт хэргийг хууль ёсоор нотлох нь тун хэцүү байдаг. Онлайн харилцаа нууцлаг кодчлууд нь мөрдөгчдөд хангалттай баталгаа болж чаддгүй учраас гэмт хэрэгтнүүд үргэлжлүүлэн ажиллаж хуулийн хариуцлагаас мултардаг байна. Хүүхдийн аюулгүй байдал гол асуудал ч ганц бие ээжүүдийн хувьд эрсдэл үүгээр дуусахгүй. Санхүүгийн болон нийгмийн дэмжлэггүй ганцаардаж хинт ч итгэж чадахгүй байгаа эмэгтэйчүүд хууль бус наймаачдын амархан олз болж байна. Интернетээр нууцаар холбоо тогтоож өөрсдөө тусламж үзүүлнэ гэж танилцуулсан хүмүүс үнэн хэрэгтээ санхүүгийн сэтгэл санааны заримдаа бүр бэлгийн үйлчлэгийн зорилгоор тэднийг ашиглаж байгааг олон нотлох баримт харуулжээ. Мөрдлөгийн баг нэгэн этгээдийг илрүүлсэн бөгөөд тэрээр өөрийгөө эмч гэж танилцуулж жирэмсэн охтод зөвлөгөө өгнө гэсэн нэрийн дор онлайн чат өрөө нээжээ. Гэвч түүний жинхэнэ зорилго нь эдгээр охттой бэлгийн харьцаанд ороод сүүлд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа мэтэр жүжиглэх явдал байв.
Тэрээр 10 жилийн хугацаанд хамгийн багадаа 4 жирэмсэн охтыг энэ хүн мөлдсөн байна. Тэр чат өрөөндөө эдгээр охттой бэлгийн харьцаанд орж буй зургууд, бичлэгүүдийг бусадтай хуваалцаж байсан баримт нотолгоо олдсон байлаа. Мөрдлийн баг түүнтэй нүүр тулуу уулзахад тэр үнийг зүгээр л тоглоом худал цохиол хэмээн мэлзэж бодит баримтыг үүсгэхийг оролцсон ч эдгээр зургийг яах гэж бусадтай хуваалцсан талаар тайлбар өгч чадаагүй юм. Энэ мэт үйл явдлууд сүүлийн үед ихээр гарч олон нийтийг түгшээж байгаа хэдий ч бид үннийг бүрэн дүүрэн мэдэж чадахгүй байгаагаас үүдэн энэ гэмт хэрэгүүдийн цар хүрээ жинхэнэ хор уршиг нь ойлгомжгүй хэвээр байна. Хүүхэд 8 айлах хууль бус үрчлэлтийн гэмт хэрэг яагаад тасралтгүй үргэлжилсээр байна вэ гэвэл энэ гэмт хэргийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин сул байдагтай холбоотой. Хүүхдүүд амьд мэнд ил харагдах хохиролгүй байгаа үед гэмт хэрэгтнүүдийн авч байгаа ял шийтгэл нь харьцангуй хөнгөн байдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүдийг том эрсдэлгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг олгож байгаа юм. Ганц бие эхчүүд, ялангуяа бага насны охид, эсвэл ямар нэгэн тусламж дэмжлэггүй ээжүүд интернетээс өөрсдийн асуудлыг шийдэх арга зам хайдаг. Тэд хууль ёсны үрчлэлтийн боломжуудын талаар мөн тэдэнд туслах нийгмийн дэмжлэгийн талаар мэдлэггүй байдаг учраас хууль бус хүүхэд үрчлэлтээс өөр сонголтгүй мэт санагддаг. Үүний улмаас тэд гэмт этгээдүүдийн бай болох нь элбэг. Нөхцөл байдлыг ойлгоод гимээ мэдэрсэн эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн талаар санаа зовдогч асуудлыг хэрхэн шийдэхээ мэддэггүй. Олон эхчүүд би юу хийхээ мэдэхгүй байсан. Ямар ч мэдээлэл дэмжлэг байгаагүй гэж хэлдэг. Энэ нь тэдэнд хууль бус үйлдэлүүдийг эргүүлэн засах зөв арга замыг олох боломжийг хааж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг зогсоохын тулд хууль ёсны найдвартай дэмжлэг авах боломжийг ганц бие бага насны жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Эдгээр эмэгтэйчүүдэд туслахдаа нэгдүгээрт хууль ёсны үрчлэлтийн сонголтуудыг танилцуулж, хоёрдугаарт тэдний эргэн тойронд хүчирхэг дэмжлэгийн систем бий болгох нь чухал юм. Гэмт хэрэгтнүүд биш, харин төр засгийн байгууллагууд нийгмийн халамжийн төвүүд эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх ёстой. Ялангуяа бага насны эхчүүдийг мэдээлэлээр хангаж, аюулгүй байдлыг нь хангахын тулд тусгаалсан үйлчилгээнүүд хэрэгтэй байна. Хууль бус үрчлэлтийн болон хүүхэд 8 айлах гэмт хэргийн ноцтой байдлын талаар олон нийтийн мэдээллийг нэмэгдүүлэх нь чухал. Ингэснээр ганц бие эхчүүд өөрт байгаа сонголтуудаа ойлгож, аюулгүй байдал, хүүхдийнхээ сайн сайхныг хангах боломжтой болно. Эцэст нь хууль бус хүүхэд үрчлэлт, хүүхэд 8 айлах гэмт хэргийн хор уршиг нь бидний төсөөлж байснаас ч илүү аимшигтай байж мэднэ. Ийм гэмт хэрэг нь хүүхдүүдийг үл мэдэгдэх аюулд оруулж, амьдралын ирээдүг бүр мөсөн сүйтгэж болцсошгүй. Хүүхэд 8 айлах гэмт хэргийг зогсоох нь зөвхөн гэмт хэргийн таслан зогсоох тухай асуудал биш. Харин цэвэр ариун, гэмгүй амьдралыг хамгаалах явдал гэдгийг ойлгох нь чухал юм. Ингээд өнөөдрийн яриа маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэндээ аюулгүй байдлыг хүсье. Баярлалаа.